Тариамын төргийн олуулаа мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Энэ сарын 28-нд төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох сонголтоо хийх мэрэгэн сонгогчид та бүхний нэрсийн бүртгэлийг бүртгэх ажиллагаа энэ өдрүүдэд идэвхтэй явагдаж байна. Иймд та бүхэн 6 сарын 20-оос өмнө амжиж тойрог хэсгийн хороод дээрээ очин нэрсийн бүртгэлээ тулгаж үзхийг анхааруулж олуулаа мэдээллийн хөтөлбөр энэ удаагийн дугаараа эхэлж байна. Уурлаж байна би. Уурлаж байна. Унахнасаа их бүр улсын муухагийг ажих бүр уур минь аян тангасч байна. Уурыг би өвгдээсээс аваагүй. Улсын хуулийг уншаад олоогүй. Өсгөлн зарлаж өмчтэй болгосон ардчлалаас аваагүй. Өсөж ядарсан ард түмнийг хараад өөрөө аян там бадамлан гасч байна. Сонгуульд эрхэн эдэлсэн хүний сохор зоосны өмнө хүрээв гэдэг. Асгаруулсан цусаараа игэл хүмүүсийн байгуулсан ардчлалын зам хазаахад уур минь хүрнэ. Нэг даван дэс үеч цутан. Нэг тогоонд хоололсон ах дүүс. Нэг зовлон үүрсэн ард түм, нэг хэсэг нь баяжсан гашуун үн. Өвгдээсээс үлдээсэн өлгийн нутгаан зарж, өөлөм ихийн угсаад мань митийг хуурж, үндэснийхээ мэрэг ашгийг өнгөтэй цагсаар сольж, өлгөн хөгч хоноор хонин мануулж байна. Түрүүчийн бүү барьсан засгийг дүлхмөн хахад, түүний оронд хонхны дугаарс ирсэн ардчлалын далмаар хөдөл хуурам гарч үсийн хувилгасан пост коммунистууд тансаг тэр амьдрал хангалтгаас айж, тарчиг нийгмийн хөгжлийг зогсоож, та бидний жигтгэн мал болгож байна. Ядуу амьдралын цулаатай өстөн ингэж суугаад, ярганы мэс үсэндэн билүүдэд суугаад яаж би инех юм бэ? Уур минь асч байна. Уур минь ганцхан миний хасаагүй. Ухаан сар бол ардчлалын гал олуулаа асч байна. Сүргчний их уур минь ирээдүйн төлөө асаа зогсохгүй дүрлцэн. Сүлх болсон төрийг ардтайгаа хүн шиг ярьдаг дүрлцэн. Өсөн төрсөн утгаснийхаа төлөө, өөрсдийн дараа бүтээсэн юм бүхнийхээ төлөө, хүн таны төлөө, хүн шиг амьдарч улс шиг хөгжлийн төлөө дүрлцэн. Ажилдаа орлоготой Монгол хүн гэсэн томьёоллын цаана ажлын байрыг бий болгох үйлдвэржүүлэлтийн цогц бодлого, хүний нөөц боловсролын тогтолцоо, хүүхэд, гэр бүл, эдийн засгийн хөгжлийн гээд олон цогц бодлого багтсан байгааг ардсан намын удирдлагууд болон нэр дэвшигчид сонгогчдод тайлбарлан таниулсаар байна. Энэ өдүүдэд Зүүн аймагт өртөөлж яв ардсан намын дарга алтан эвтэргүүтэй ардсан намын гишүүд дардсан залуучуудын санаатлага зүтгэлээр өнгөө зассан Баруун урт хотод ажиллалаа. За өнгөрсөн 4 жилийн хугацаанд Сүхбаатар аймагт ардсан нам засагласан. Засаг дарга Батцуур болон түүний нөхдийн хийсэн бүтээснээр Сүхбаатар аймаг бусад аймагуудаас хөгжлийн төвшнгөөр илт дээж татагтанд нутгийн зон нь ам сайтай байна. Өнгөрөх 2008 оны орон нутгийн сонгуулиар Сүхбаатарчууд ардсан залуучуудыг дэмжснийхээ үр дүнд өнөөдөр Монголын жишг болох үс төлөвлөлттэй аймаг болж бусад аймагууд тэднээс туршлага судалдаг болжээ. Өнгөрсөн амар гихтэл 21 аймгийн ардсан намын дарга Сүхбаатар аймагт ирж туршлага судлан санаачлаг бүтээл сэтгэлгээ хэрхэн үр дүнд хүрдэхтэй танилцсан байна. Аймгийн төвийн зам талбай, иргэдийн амьдрах хашаа, орон сууцгээд жижиг гэлтгүү хариуцсан ажилдаа сэтгэл гарган ажиллавал үр дүнд хүрдгийг баруун уртчууд тодоос тод харуулсан. Тийм ч учраас ардсан намын дарга Алтан уяг ардсан залуучуудад боломж олгосон Сүхбаатарчуудад талархснаа илэрхийлж энэ удаагийн улсын их хурлын сонгуульд ардсан намаас нэр дэвшиж байгаа мөнх чулууны зоригтыг дэмжихийг хүслээ. Ардсан нам өнгөрсөн онд Монгол орныхоо өнцөг болонд хүрч Монгол хүн 2020 хилцүүлэг хийж иргэдийнхээ юу хүсэж байгааг 5 чиглэлээр сонссон. За хилцүүлэг олон шат амжийн өргөн жулмаар ардсан нам Монгол хүн мөрийн хөтөлбөрийг боловсруулж танилцуулаад байгаа байлаа. Ажилтаа орлоготой Монгол хүн рүү чиглэсэн ардсан намын мөрийн хөтөлбөр хэрэгжихийн тулд ялалт хэрэгтэй Сүхбаатарчууд хэлж байна. Тиймээс ч тэд нар нэр дэвших зоригтод итгэл үзүүлж улсын их хурлын гишүүнээр сонгохоо амлаж байна. За харин ардсан намын дарга Алтан уяг энэ удаа түүхэн хариуцлагатай сонгуулийн өмнө ирээд байна. Ардсан нам яг л Сүхбаатар аймгийг өөрчилсөн шиг Монгол улсаа өөрсгөр төлөвлөсөн энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 76 нэр дэвшигчдээ бид дэвшүүлсэн нэг нь мөнх чулууны зоригт. За тэр бол Сүхбаатар аймгийнхаа хөгжлийн бодлогыг чиглүүлж чадах нэр дэвшигч. За Сүхбаатарчууд 2008 оны сонгуулиар ардчлалын залуучуудыг дэмжсэн шигэ энэ удаа мөнх чулууны зоригтын төлөө саналаа өгнө гэдэгт итгэж байна гэлээ. Өнөөдрөөс илүү маргааш шиг өөрчилсөн шиг өөрчлөе гэсэн уриатай ардсан намаас Завхан аймагт нэр дэвшигчдийг хийсэн ажилдаа хэл хүүхдэд нэр дэвшигчд хэмээн завханчууд талархан хүлээн авсаар байна. Завхан аймагт нэр дэвшигч Санж Мэтийн хувьд аймгийн цэг даргаар ажиллах өнгөрсөн 4 жилийн хугацаанд нүдэнд харагдаж гарт баригдах хуудас ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь аймгийнхаа хэмжээнд үдээгүй улсын хэмжээнд үнэлэгдсэн. За харин нэр дэвшигч Шинбаатарын хувьд аймгийн намын орон даргаар ажиллах хугацаанд олон улсын чанартай гэрээ хэлцээрүүдийг Монгол улсыг төлөөлөн амжилттай ажилласан зэргийг нь ард иргэд үнэлж байна. 2012 оны улсын их хурлын сонгуулийн 9-р тойрог буюу Завхан аймагт ардсан намаас нэр дэвшигч Ядамсрынгийн Санж Мэтэв, Бэгзүрэнгийн Шинбаатар нар Отхон, Шилүүстэй, Цагаанчулууд, Цагаан хайрхан, Алтархан, Завхан мандал, Эрдэнэ хайрхан, Дөрвөлжин, Ургамал, Сант Маргад сумдын иргэд сонгогчдоо уулзалт хийж мөрийн хөтөлбөрөөр танилцуулжээ.
Доволцоодын үеэр хөндөгдсөн асуудлын дийлэнх нь 1 сая төгрөгийг хизээ хэрхэн яаж олгох, мөн хөдөө орон нутгийг эзгүүрч байна. Малчдын залуу халааг бэлтгэх хэрэгтэй байгааг, мөн уул уурхай түүнээс үүдэн гарч байгаа байгаль орчны асуудал, архиталт, ядууралтай холбоотой асуудлын талаар санал солилцсон байна. За мөн отхон тэнгэр хайрхан орчмын байгаль экологи хамгаалтын асуудал хөндөх сэдвүүдийн нэг болоод байгаагч нутгийн иргэд ярьсан байна. Уран дулаан цаг ирсэнтэй холбогдуулан отхон тэнгэр ууланд аялах жуушдын цуваа хөвөрч, золмоор хин дуртай хайрхны оргилд гарan ойр орчмыг нь бохирдуулж байгаад нутгийн иргэд имзэглэж байгаагаа хэлж байсан байна. Ардчилсан нам ялснаар энэ улс орныг нэг улс шиг болгож хүн ардыг нэг хүн шиг сайхан амьдруулах бололцоог бүрдүүлнэ гэд бид базаад одоо хэлсэн байгаа мөрийн хөтөлбөртөө. Энэ авилга хэл ахуулыг цээрлүүлж энэ нийгмийн одоо бохир булгайтай зүйлийг арилгая. Ингэж арилгаснаар ард иргэд маань нурган дээр өгдөг ачаа туршлагатай Монголын төрд одоо төрийн бодлого тогтоох, ажилд оролцох ийм бололцоотой хүмүүсээ гэж би бодож байна. Энэ хүмүүс маань бас нутаг орныхоо хөгжлийн төлөө хамтраад хиймлэр хамтрах биш, жинкнээр хамтрах бололцоог нь бүрдүүлж чадах байхаа гэж бодож байна да. За энэ 2012 оны сонгуульд бол ардчилсан нам одоо ард иргэдээс 2 жилийн хугацаанд ингэж санал асуулга явж ээж тий. Монгол хүн 2002. За эдийн засгийн хувьсгал энэ хилцүүлгийг хилцүүлсний үр дүнд бол энэ монгол хүн гэдэг энэ хөтөлбөрөө бий болгож юм байна. Завхан аймагт бол өнөөдөр энэ их утгуудын нутаг юм байна. Аялал жуулчлалыг бол тэргүүн ээлжүүд хөгжүүлж болно гэдэг ийм бодлогыг хэрэгжүүлнэ гэж ингэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Их утгуудын нутгийн газар шагааг бас тэгж хүм болгон бас хөндөд хийдэг тийм ч нутаг биш. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Арц намын хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулсан ажлуудад иргэд дүн тавьсан байна. Захуунчууд Арц намынханд өмнө хизээ шийдэж чадаагүй тулгымцсан асуудлыг шийдэж чадсанд нь баяр хүргэж, засаг дарга Санж Мэндийн санаачилсан 3 тулгуурт бодлого болох 999 морин хуурч, 90 зууны хөтөж компьютержлэх хөтөлбөр, шатарч хүүхдүүд бэлтгэж чадсанд нь талархан цаашид үүнээс илүү хийхийг хүсжээ. Сонгуулийн хуулинд нэр дэвшигчийг бүртгэх, нэр төрдөн санаатаагаар халдах зэрэг бүдүүлэг үйлдэлд хариуцлага тооцоогоор заасан. Гэвч энэ заалтыг үл хайхан Хинтээ аймгийн удирдлагууд өрсөлдөгч Гарамгаа онтрын хүс хүч хөдөлмөрөө зориулан хинтээчүүдэд барьж өгсөн замыг зохион байгуулалтаагаар албан тушаалд эрх мэдлээ ашиглан олон нийтэд ашиглуулахгүй хааж хинтээчүүдийг хохироож байна. Тэд энэ үйлдэлээ эртнээс зохион байгуулж төрийн зарим нэг байгуулагч татан ойролцуулсан байж болзошгүй. 103 аймгийг Улаанбаатар хоттой холбодог стратегийн чухал бүтээн байгуулалтанд тооцогддог Дуутын даваагаас Өндөрхан хүртэлх 55 км замыг Арц намаас энэ удаагийн сонгуульд Хинтээ аймагт нэр дэвшигч Гарамгаавартар 2006 онд 7 тэрбум төгрөгийг өөрөөсөө гарган хинтээчүүдэд зориулан барьсан юм байна. За энэ нь Хинтээ аймагт хийгдсэн төрийн болон хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаас хамгийн том хөрөнгө оруулалт, хамгийн том бүтээн байгуулалт юм байна. Гэтэл өрсөлдөгч намууд Гарамгааватрын барьж бүтээсэн замтай дүүцэх бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг өнгөрсөн хугацаанд хинэн ч хийж чадаагүй, сэтгэл гаргаагүй байж ганц хийсэн юмтай Гарамгааватар руу орон нутгийн удирдлагууд албан тушаал эрх мэдлээ ашиглан дайрч, за бүр барьсан замыг нь хааж сонгуул дуусгаас нааш нээхгүй гэж байна. Энэ үйлдэлээ харин олон нийтэд зам муу барьсан учраас засгаж хаасан хэмээн тайлбарлаж байгаа юм байна. Гэтэл 5 жилийн өмнө бариад Хинтээ удирдлагуудад хүлээлгээд өгсөн Гарамгааватрын зам стандартын өндөр түвшинд чанартай баригдсан сайн зам гэдгийг мэргэжлийн эмнэлтийн ерөнхий газар зам дээр барилга хот агуултын болон холбогдох бүх байгууллага нь хэлж байна. Замыг ашиглалтанд оруулахад бол техник ашиглалтын түвшин урьдчилан тодорхойлдог. Энийг бол замын хяналт судалгааны төвийн харьяа хяналт судалгаа шинжилгээний лаборатори дээр бол лабораторийн баг бол ажиллаж замын техник ашиглалтын түвшингөөр бол энэ зам нь бол шаардлага хангасан стандарт нийцэж байна гэсэн дун гарсан юм байлээ. Үүн дээр үндэслээд бол замыг ашиглалтанд авах ажлын хэсэг улсын комисс бол мөн зөвлөлтөө гаргасан байна. Шаардлагыг хангасан чанарын өндөр түвшинд болсон зам боллоо гэж улсын комиссоос дүгнэсэн. Энэхүү авто зам нь зүүн бүс нутгийн хөгжил цэцгэлтэнд тодорхой хувь нэмэр оруулаад зогсохгүй. Зүүн хойд Азийн улс орнуудтай харилцсан хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал ач холбогдол үзүүлэх юм аа. За замаа барьснаас хойш 1 жилийн хугацаанд хуулийн дагуу Монроуд компани замын ашиглагыг бүрэн хариуцсан. Ийхүү стандартын дагуу бариад бүтээгээд хүлээлгээд өгсөн замыг арчилж хамгаалаад явах нь Хинтийн үе үнцэг дарга нарын үүрэг хариуцлага. Гэтэл зам баригснаас хойш 5 жилийн турш хүн даацын машинуудын эвдэлсэн замыг заслахгүй цаг алдаж хаяа нэг зассан нэр зүгтээ дутууд улмыг хийж хайрын сайхан замыг Хинтээ аймгийн удирдлагууд ямар байдалд хүргэчихэд байгааг үзэгчтэй харж байна. За Гарамгааватрын хувьд зам барьсан бол одоо шинэ бүтээн байгуулалтыг байгуулахаар зорж байгаа юм байна. За Гарамгааватрын дараагийн бүтээн байгуулалт болох дотороо халуун устай ариун цэврийн өрөөтэй Канад хаус юм байна. Тэрээр энэ бүхнийг хиндэжүүдэд зориулан босгож байна.
Өвгөө сайхан хоол хийгээд ирлээ халуун дээр нэгчих. За тэгээх үү. Тавхан алхмын газарт хогийн сав байсаар байтал хогийн савнд хогоо хийхгүй яадаг хүүхдүүд вэ? Газар тайсан хогийг ч яг цэвэрлж гэж болно. Тархинд нь хог хаяад байгаа хүмүүсийг л болиулах хэрэгтэй дээ. Орчноо цэвэрлэн, оюунаа цэнэглэн. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Улсын их хурлын гишүүн болд өчигдөр Баян Монгол компани тухай хуулийн төслөө улсын их хурлын дарга дэмбэрэлд өргөн барьсан. За энэ хуулийн төсөлд зааснаар бол Баян Монгол компани байгуулагдах юм бол Монгол улсын нийт иргэд зөвхөн 5-7 ордоос хувьцаа эзэмшээ зогсохгүй стратегийн ач холбогдол бүхий бусад ордуудаас ч гэсэн хувь эзэмших эрхтэй болох юм байна. Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу иргэдэд олгож байсан 21 мянган төгрөгийг эх 7 дугаар сарын 1-ээс зогсооно. За үүнтэй холбоотойгоор улсын их хурлын гишүүн болд Баян Монгол компани тухай хуулийн төсөлд санаачилсан байна. За уг хуулийг улсын их хурл баталчихвал иргэн бүр стратегийн ордуудаас хувьцаа эзэмшиж түүнийхээ ногдол хишгийг хүртэх юм. За ингэснээр иргэд байгалийн баялагын жинхэнэ эзэн болж одоо эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааныхаа ногдол ашгаа хуулийн дагуу хүртээд явах бололцоо бий болох төдийгүй өөр бусад ордуудын хувьцаагч иргэддээ нэгэн адил эзэмшүүлэх бололцоо бүртгэнэ. Тэгэхээр энэ их хурлын түүхэнд үлдэх хамгийн тухай бол их орны баялагийг эрдэнэ хувь эрдэнэ бүтээгдэхүүнээсээ тэжээр 2009 онд хүний хөгжил сангийн хууль одоо тухайн Баян Монгол хаас хууль тэмдэглэж байсан. Тэнд бол иргэдэд хувьцаа эзэмшүүлэх ногдол ашиг одоо ногдуулах тодорхой шийдлүүд хийсэн. За энэ хувьцаа бол одоо дөнгөж энэ онд иргэдийн хатаар очсон. За энэтэйгээ залгаад 7 сарын 1-ээс 21 мянган төгрөгийн ногдол ашиг зогсож байгаа. Тэгээ одоо их зүүн юм завсар үлдэх гэдэг байгаа байхгүй. Түүнээс энэ өнөөдөр Эрдэнэс Монгол буюу Баян Монгол компани эрдэнэ бүр хувьцаа эзэмших компани тухай хууль гарснаар өнөөдөр иргэд нэг паламжийн биш харин жинхэнэ одоо энэ байгалийнхаа баялагын эзэн хувьцаа эзэмшиж ногдол ашигаа цааш нь одоо хуулийн дагуу өртөөд явах тэр болцоо одоо бий болно. Аян компани үйл ажиллагаанд оролцож хяналт тавьж одоо байнгын хамтран ажиллах ийм нөхцөл байдал бол нэгдэх юм аа. Тийм учраас энэ их хурлын одоо бүрэн их хугацаанд энэ их хурлын өөрийнх нь томоохон даалгавар зорилт байсан. Энийг хэрэгжүүлэх одоо нэг ажлаа бол бүрэн гүйцээж байгаа нэг хуулийн зохицуулалт хийж болно. Баян Монгол компани хуулийн төсөл батлагдсанаар иргэд компанийнхаа үйл ажиллагаанд оролцож хяналт тавьж байнга хамтран ажиллах бололцоо нэгдэх юм. За уг хуулийн төсөлд Баян Монгол компани эрх хорих дээд байгууллага нь засгийн газраас хамааралгүй байхаар зааж өгсөн байна. Тухайлбал аймаг нийслэлийн эрдэнэ төрчдийн хурлаас тодорхой тооны төлөөлөгч иргэдэд төлөөж компани удирдлагыг бүрдүүлнэ. Ингэж төлөөлөгчөө Баян Монгол компани томилон ажиллуулснаар хувьцаа эзэмшигч иргэн бүр тэднээр дамжуулан компани үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй болох юм. За энэхүү нэр дэвшигч болдын санаачилгаар эх орны байгалийн баялагийг иргэн бүр тэгш хэрэгтэйгээр ногдуулах боломжтой болж байна. Энэ бол миний хүний хөгжил сангийн дэвтэр. Энэ дэвтэр надад, танд, бид бүгдээрэнд маань бий. Энэ бол Эрдэнэс 5-7 компанийн 1072 ширхэг хувьцаа нэмэн баталгаа. Хувьтай, хувьцаатай, өмчтэй, өнөөдрөөс илүү үнэт хүрэх баялагтай хүн бий. Миний нэг ширхэг хувьцааны үнийг энэ жил 933 төгрөг гэж зарласан. 1,176 төгрөгийн үнэтэй хувьцаагаа би хүсвэл засгийн газарт зарж болно. Энэ бол ардчилсан намын 4 жилийн өмнө анхлан санаачилсан, ард түмэндээ амлснаа ажил болгож чадсан эрдэнийн хувь. Эрдэнэс 5-7 компанийн сая төгрөгийн хувьцаанаас гадна эх орны баялагын олон ордоос энэ дэвтрээрээ би иргэний хувьд, эзний хувьд эрдэнийн хувиа цаашид эзэмших болно. Өнөөдрийн 1 сая төгрөгийн хувьцаа минь маргаашийн хүн шиг амьдрал, улс шиг хөгжлийн баталгаа гэж итгэдэг сая Монгол хүний нэг хүүгийн ээж хүний хань бий. Бид олуулаа бид хөгжин, олуулаа бид орд баялагынхаа эзэн нь хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Улсын их хурлын сонгуулийн 25 дугаар тойрог, нийслэлийн эрдэнэ төрчдийн хурлын 23 дугаар тойрог буюу Баян гол дүүрэгт ардсан намаас нэр дэвшигчид өчигдөр тойрогийнхоо 10 дугаар хорооны иргэдэд уулз санал бодлыг нь сонссон байна. За уг хороонд эмнэлэг, сургууль, үйлчлэгээний байгууллагуудын хүртээмж хангалтгүйгээс гадна нийтийн тээвэр үйлчилдэг нь орсон суугчдад ихээхэн хүндрэл учруулдаг талаар иргэд ярьж байна. Баян гол дүүргийн 10 дугаар хороонд яаралтай төрийн тусламжийн үйлчлэгээ ирдэггүй гэж иргэд гомдолж байна. Мөн тус хороонд өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, халуун ус, ахуй үйлчлэгээний газар байдаггүй учраас иргэдийн ая тухтай орчинд амьдрах эрхэн зөрчигдөж байна гэж олон хүн шүүмжилж байна. Ардсан намынхан засаг барьсан 4 жилд маш олон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байсныг иргэд онцлсон. Тиймээс тэд энэ удаа арчлынхныг дэмжиж саналаа өгнө гэдгээ хэлцээж байна. Сүүлийн 20 жил бол ер нь манай гэр хорооллын амьдрал бол бүр эрс одоо дорцсон байна.
Тийм учраас иргэд бол маш их бухимдалтай байна. Нийслэлийн эрдэнэ төвчдийн хурлын 23 дугаар тойрогт нэр дэвшигч Оюун Тунгалаг энэ 10 дугаар хоронд амьдардаг бөгөөд дүүргийнхээ өмнө тулгамдсан асуудлыг хамгийн сайн мэдэх хүн гин. За нэр дэвшигчид хамгийн түрүүн тойрогийнхоо зам тээврийн асуудлыг сайжруулж, эмнэлэг сургууль зэрлэгийн үйлчлэгийг цогц байдлаар нь шийдэхээр төлөвлөжээ. Эхчээ. Би өөр нэрх 7 хоногоос хөдөө явлаа. Яаж? Та нутаа карта. Энд чинь нэл хөөхтэй тухай том хүн байх чарга алга байна штэ. Тэгдээ идэг. Миний дэ яваад ир. Хизээ нэг энэ утаа найдлах юм бол доо. Удахгүй сайхан цаг ирнэ. Улаанбаатар маань хот шиг л хот болно. Агаар нь цэвэр Улаанбаатар. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Энэ удаагийн сонгуулиар ардсан нам олуулаа ялалт байгуулвал эрхээрээ дулдуудж эрх ямбаараа хуйгалсан хүнд сурталт төрийг халж иргэнд эрхийг нь төрд үүргийг нь хүлээлгэснээр хүн шиг амьдарч улс шиг хөгжих нөхцөл бүрдэх юм. Энэ удаагийн улсын хурлын сонгуульд ардсан нам туршлагатай төрийн түвшээд болох амар жаргал луугаан төмөр нарыг Сүхбаатар дүүрэгт нэрийг нь дэвшүүлсэн. За элдв бохир зүйлд нэр холбогдоогүй ясны төрийн түвшээдээ Сүхбаатарчууд дахин сонгоно. Бидний сонголтоос эх орны минь хөгжил дэвшил авирлаас ангид ирээдүй шалтгаална гэж үзэж байна. Улсын хурлын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа улсын хурлын гишүүн амар жаргал луугаан төмөр тус дүүргийн нийслэлийн эрдэнэ төвчдийн хуралд нэр дэвшигчид өнгөрсөдүүдэд Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчтойгоо уулзжээ. Улс дэвээр нэр дэвшигчид эх 4 жил болохгүй бүтэхгүй зүйлийг болгож үүрэг хариуцлагыг итгэл төгс хүлээнэ гэдгээ сонгогч олондоо хэлсэн байна. За уулзалтанд оролцсон улсын хурлын гишүүн Батүлийн хувьд тус дүүрэгт төрж өссөн төдийгүй одоо ч амьдарч байгаа догшны хүн гэж хэлж болно. Тэрээр нэр дэвш нөхдөйгөө хамтран хүн төвтэй мөрийн хөтөлбөрөөр танилцуулж ард иргэдийн дуу хоолой болж ихийг хийж бүтээхээ хэлж байна. За ган төмөр гишүүний хувьд Сүхбаатар дүүрэгт дөрөвд удаагаар нэр дэвшиж байгаа чадварлаг улс төрч 4 жилийн хугацаанд дүүрэг болон сонгогчдын төлөө амлсан амлалтаа биелүүлж хийсэн ажил үр дүнгээ баттган эрхийн балайг эмчлэе гэсэн тохиомлоо сонгогчдод хүргэжээ. Түүний хийсэн ажлуудаас дурдах юм бол төсвийн доктортой байдлын тухай хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс өрсөн сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачлан батлуулсан гэд олон ажил нь биелээ олж хүрсэнд буужээ. Номынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулах учиртай юм аа. Энэ мөрийн хөтөлбөрийг би бас бүгдийг нэг бүрчлэн яриад яах вэ? Ер нь миний үгэнд итгэхээр час хийсэн нэлээд даацтай баримт бичиг болсон гэдгийг л би та бүгдэд хэлье гэж бодсон юм. Үнэхээр бид нар ажилдаа орлоготой амьдрмаар байна. Үнэхээр бид нар эрүүл чирэг амьдрах орчныг хүсэж байна. Бид нар эрдэм боловсролыг бүх шатны төвшөнд төлөвшүүлэх, хөгжүүлэх, өргөжүүлэх, дэлгэрүүлэхийг хүсэж байна. Бид нар аюулгүй орчинд амьдрахыг хүсэж байгаа. Бид нар эрх чөлөөтэй амьдрахыг хүсэж байгаа. Энэ бүгдийг шийдэх шийдэл нь энэ мөрийн хөтөлбөр дотор тусгагдсан байгаа шүү. За харин улсын хурлын гишүүн амар жаргалын хувьд тус дүүрэгт анх удаа нэрээ дэвшүүлж байгаа бөгөөд өнгөрсөн сонгуулиар Ховд аймгаас сонгогдож улсын хурлд ажилласан итгэл даах туршлагатай улс төрчдийн нэг. За нэр дэвшигчид сонгогч олондоо хандан зөвхөн сонгуулийн төлөө ажиллаа гэдэг төлөөллийг халж төрн иргэдтэй хамтарч ажиллахын тулд бид нэгдэн ажиллах болно гэдгээ хэлсэн байна. Ардсан намын бусад нам эвслээс ялгаатай бас нэг зүйл гэвэл залуусаа хөргийн аргаар бойжуулж ажлыг нэгнээс нь зааж төлөвшүүлдэг. Ийм учраас нийслэлийн эрдэнэ төвчдийн хуралд Соёнбаатар, Очирбат, Бадарсан, Отгонбаатар гэсэн чадварлаг болсон хүчин чансаатай сэхэтнүүдэд илгээсэн гэдгээ илэрхийллээ. 92 жил ганц намын дармгуйлд байсан Улаанбаатар хотоо хот шиг хот болгож хүн шиг амьдарч улс шиг хөгжий гэвэл энэ сарын 28-нд иргэд сонгогчид та бүхэн ардсан намыг сонгоорой гэж уриалж байна. Зөвхөн олуулаа мэдээллийн хөтөлбөр энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Олуулаа мэдээллийн хөтөлбөрийг сэтгүүлч Отгонбаатар, за энэ удаагийн улсын хурлын сонгуульд ардсан намаас нэр дэвшиж байгаа сэтгүүлч Оюун Данаар хөтлөн хүргэлээ. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий.